хөтлөх орой мэндэ манай болроо орой мэнд гэсэн байна. За хэдүүлээ ярилцаж эхлэе. Манифест хийх гэдэг сэдвтэй уялдуулаад тэмдэглэл хөтлөх дисциплин буюу сахилга бат гэдэг сэдвээр үргэлжлүүлж яриад тэгээд манифесттэй холбоотой энэ агуулгаа дуусгая гэдэг ийм санал гаргасан. За өмнө нь хэлсэнчлэн бид нөгөө манифест гэдэг зүйл бол ингээд experience гэж ярьсан. Тэ нэг удаагийн туршлагыг ер нь манифест гэж яриад байгаа. Тэгэхээр тэр туршлагыг урт удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд бид нэр өөрийнхөө зан төлөв болгох ёстой гэд ярьсан байгаад байгаа. За тэгэхээр үүнтэй бичиг тэмдэглэх яаж холбогдох юм бэ те? Зарим хүмүүс гайхаж яж магадгүй. Орой мэндийн ундгаа сайн явж ирсэн үү? За хэдүүлээ сайхан хоорондоо чөлөөтэй ярилцаад явчихно. Та хэд маань юу агаарай? Асуулт асуугаад хоорондоо сайхан ярих учраас асуусан асуултанд маань бас хариулаад өгөөрэй. За тэгэхээр зан төлөвтэй энэ бичиж тэмдэглэх яаж яваад холбогдоод байгаа юм бэ те? Сонирхолтой асуулт байна шүү дээ. За би энд нэг жоохон гэрэл мэрлийн нэмэх боломж байдаг үлээ энэ чинь нэг л жоохон харагдаж харагдаад байгаа юм шиг байна. За ингийн биш дээ. Юу тийм байлгүй дээ. За сайн уу долгор сүрийн бага ямар сонин хүн бэ? Бясалгалаа хийж гэнэ өөртөө ажиллаж гэнэ үү манай долдоогийн маань. За хэдүүлээ одоо аваа олуулаа ороод ирж байгаа юм чинь юугаа лайва үргэлжлүүлээд ярьцгаая да. За өмнөх удаагийн манифест гэдэг сэдвтэй холбоотой хүмүүс бичиг тэмдэглэх гэдэг зүйл талаар ярья гэдэг санал гаргаад тэгээд энэ удаа энэ манифест гэдэг сэдвээ хаах үүднээс яагаад бичиж тэмдэглэх ёстой гэдгээр хэдүүлээ ярилцъя. За зан төлөв гэдэг чинь ер нь бол маш их тийм тогтцсон зүйл байгаа даа тий. Манифестыг урт удаан хугацаанд байнгын үр дүнтэй алхам хором тутамдаа сайн сайхан зүйл бүтээж байхын тулд бид нэр зан төлөвөө өөрчлөх ёстой гэж ярьсан. Гэтэл бид нар зан төлөв гэдэг чинь ямар зүйл юм гэхээр бүр маш багасаа за магадгүй 2 3 4 5 наснаасаа өөртөө суулгаж эхэлсэн. За аав ээжээс удам дамжиж одоо гэр бүлийн хүмүүжлэр суур хүмүүжлэр суугдсан. За тэгээ энэ утгаараа те 5 6 наснаасаа магадгүй яг ийм зан төлөвөөр тогтчихсон ийм зан төлөвийг өөртөө суулгаа явчихсан учраас нэгэнтийн зан төлөв гэдэг зүйл болоо тогтцсон учраас маш тийм ухамсаргүйгээр үйлдэгддэг болцсон зүйлсийг бид нэр зан төлөв гэж нэрлэдэг байгаа. За бат очир оюун чимэг ихч сайн уу багшаа гэдгсэн байна. За орой мэндэ. Бид нэр энэ удаагийн лайваар тэмдэглэл хөтлөх талаар энэний чухлыг ярих гэж байна. За тэгэхээр зан төлөв өөрчлөх үнэхээр амаргүй гэдгийг мэднэ. Яагаад амаргүй юм гэхээр зан төлөв гэдэг чинь өөрөө маш бүгдээрээ сайн уу манайхаа гэсэн байна. Зан төлөв гэдэг чинь маш юм тогтмол бүр энэ хар багаа суугдчихсан. За тэгээ ихэнх хүний хувьд энэ зан төлөв бол ухамсаргүйгээр гарч идэг юм зүйл болсон байдаг. За зан төлөвт юу багтах юм гэхээр бидний хэрхэн айшилж авирладгийн аливаа зүйлийн талаар юу гэж боддгийг бидний бодлууд за тэгээд бид нэр аливаа зүйлийг юу гэж хүлээж авч ямар хариу үйлдэл үзүүлдгийг түүний талаар ямар мэдрэмж одоо тээж явдгийг гэх мэтчлэн бидний бодол мэдрэмж хариу үйлдэлийн одоо энэ төлөв байдлыг зан төлөв гэж нэрлэдэг байгаа. Тэгээд манифест хийхэд жинхэнэ манифест гэдэг чинь юу юм гэхээр нөгөө зан төлөвөө өөрчлөх, өөрийгөө өөрчлөх гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ зан төлөвийг өөрчлөхийн тулд яах ёстой юм гэхээр зан төлөвөө таних ёстой байдаг байхгүй юу? Зан төлөвөө таних гэдгийг доктор Жо багш хэлдэг, маш олон хүмүүс хэлдэг метакогнишн гэж хэлдэг. Метакогнишн гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр орчуулбал мета танин мэдхүү буюу тэр ухамсаргүй зүйлсийг давж
ухамсаргүй бодож байгаа бодлыг давж өөрийгөө ажиглах чадвар, өөрийгөө барьж авах чадвар, ухамсаргүй гаргаад байгаа үйлдэлүүдийг давж өөрийгөө барьж авах чадвар, ухамсаргүйгээр ингээд дотор мэдрэгдсэн явж байгаа тэр мэдрэмжийг давж түүнийг таньж барьж авах чадварыг метакогнишн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингээд саяны ярьсанчлан те энэ бүр 5 ч юм уу одоо 2-3 настайгаас магадгүй 5 6 7 8 настайгаас бидний өөртөө суулгасан тэр маш ухамсаргүйгээр үүддэг болсон одоо бодол мэдрэмж үйлдэлийг давж өөрийгөө барьж аавна гэдэг чинь тийм амаргүй зүйл ахгүй. Тэгэхээр ингэж барьж авдаг болохыг, ингэж одоо өөрийгөө таньдаг болохыг метакогнишн гэж нэрлэдэг байгаа. За энэ бол нөгөө ухамсаргүй зүйлсийг давж өөрийгөө таних чадвар буюу манай тархиа өөрчил сургалтынхан болохоор үүнийг нийтээрээ юу гэж нэрлэдэг вэ гэхээр сэргэг ухамсар гэж нэрлэдэг. За манайхан сэргэг ухамсараар өөрийгөө таньсан хүмүүс хэр их байна те? Багштай хариулаад өгөөрэй. Сэргэг ухамсар та нарт яг яаж мэдрэгддэг вэ? Зүгээр би ярих гэхээс илүү одоо манай сургалтанд суусан хүмүүс өөрийнхөө үгээр, өөрийнхөө ойлголтоор энэ сэргэг ухамсар гэдгийг бусадтай тайлбарлаад өгвөл илүү сонирхолтой байх болов те. Тэгэхээр хэдүүлээ метакогнишн буюу бидний нэрлэж заншнаар сэргэг ухамсарын талаар өнөөдөр жоохон ярилцъя. Тэгээд үүнийг суулгахад буюу зан төлөвөө өөрчлөхөд энэ тэмдэглэл хэрхэн бидэнд тусалдаг вэ гэдэг талаар ярилцъя. За манай лайвн дотор чи сайхан сэргэг ухамсартай болсон хүмүүс байна да. Манайхан сэтгэлээ хуваалцаарай. Сэргэг ухамсартай болохоор та одоо яг өөрийгөө барьж авч ирсэн тэр агшнууд чинь юу байсан бэ? Өөрийгөө барьж авах агшинд те метакогнишн буюу сэргэг ухамсараар өөрийгөө барьж авах агшинд та бүхэнд маань одоо ямархуу мэдрэмж, ямархуу ухаарл юу орж ирж байсан бэ гэдгээ бусдаа сайхан хуваалцъя. За миний хувьд те энэ метакогнишн гэдэг зүйл яаж ирсэн гэхээр ингээд дэндүү хурдан яг ингээд ухамсаргүй байдлаар хариу үзүүлдэг юм байна гэдгээ хормын төдөд айгүй сонирн бодол бодоод өнгөрчдөг юм байна. Гинтл өөрийн ухамсаргүй ингээд байнга таагүй мэдэрч явж байдаг юм байна гэдгээ. За тэгээ дээрэс нь яг буруу зуруу үг үйлдэл хийхийнхаа өмнө өөрийгөө ингээд барьж авдаг болсон байхгүй. Хүй би чи юу ярих гэж байна? Хүй би чи юу бодоод байж байна? Хүй би чи юу мэдрээд байгаа юм бэ? Хүй яриач дээ энэ төр гэдэг ингээд өөрийгөө барьж авдаг болсон тийм. Баярлалаа үлзий мама. Өөрийгөө хаяа хардаг, хуучин зангаа гаргадаг, дараа нь хүүе гэд ичдэг гинэ хөөхөн штэ манай Батачраа энэ ч юм гэж. Яг тэгдэг те ихэнх тохиолдолд яг дөнгөж ингээд өөртөөгөө ажиллаж эхэлж байгаа, дөнгөж өөрийгөө өөрчлөе гэж байгаа үедээ бид нэр яг одоо ингээд Батачр ихчийн хилдэг шиг ингээд Батачраа энэ ч юм ихчийн хилдэг шиг ингээд нэгэнт болоод өнгөрснийхэн дараа өөрийгөө барьдаг байхгүй. Буюу хүнд нэг муухай ааш гаргацсныхаа дараа хүүе би чи ийм ааш гаргачлаа штэ би яах гэж ингэвэ гэдэг те. Эсвэл ингээд онцгой үг хэлээд өнгөрснийхаа дараа амаа бариад хүүшээ би ч энэ хүнд ингээ илчлээ штэ. Би ямар онцгой үг үйлдэл гаргачваач гэдэг юм те. Ингэж бид нэр барьж авч хэлдэг байхгүй. Метакогнишн буюу энэ сэргэг ухамсар гэдэг зүйл бидэнд яг л ингэж ирдэг. Эхэндээ бол дандаа болоод өнгөрснийх нь ар дээрээс бид нэр өөрийгөө барьж авдаг. Тэгээд ичдэг. Батачраа оюун чимэг ихчин хэлсэн шиг бид нэр дараа нь ямар ичмэр юм бэ? Би ямар онцгой зан гаргач вэ гэж барьж авдаг байхгүй. Тэгээд баг багаар яаж хэлдэг вэ гэхлээр яг онцгой зан гаргаж явах үедээ дараа нь барьж авдаг болно өөрийгөө. Хүүе би яг одоо ингэж хэлээд байж штэ. Нөгөө хилээд өнгөрснийхаа дараа амаа барих штэ. Яг ингээ хилээд байж захтаа яг тухайн агшиндаа барьж авдаг болно дараа. Тэгээд алдармаа цэрэг чигнээ сөрөг одлоо барьж авч өөрчлөгдсөн дасгалыг хийж байна гэж байна. За маш сайн. Баточор оюун чимэг болохоор уг нь өмнө нь бариад авчихвал тэгээ бүр ичээд хөлс шихраад гинэ.
Харин тэг хөлсөж яадаг. Тэгэхээр энэ ингээд metacognition буюу одоо сэргэг ухамсар гэдэг зүйл яг үе шаттайгаар хүнд ирдэг байхгүй. Эхэндээ бүх юм болоод өнгөрсний дараа өөрийгөө би тэгчлээ гэж танина. Дараа нь яг агшин дээр нь буюу тухайн үйлдэж явах үедээ нөгөө газар дээр нь гэдэг шиг те яг үйлдэж явах үедээ газар дээр нь өөрийгөө барьж аав. Тэгээд шууд ой ингэж хэлэхгүй байсан штэ гэж засаад ингээд эвтэйхэн байдлаар дуусгадаг ч юм уу те. Нилээн дахиад өөртөө ажиллаад эхлэхээр яадгийн гэхлээр бид нар сэргэг ухамсартай болоод ирэхээр яг хэлхийнхаа өмнө өөрийгөө барьж авдаг болно. Дахиад бүр өөртөө ажиллаад ирэхээр яадгийн гэхээр за одоо гидснээс халуун оргиж юм шүү ч юм уу. За яг уур хүрээд хэлж шүү. За яг эндээс ингээд хэлж шүүгээд яг хэлхийнхаа өмнөхөн биш ер нь хэлхээс нь ч өмнө яг өөрийгөө таньж аваад тэнгуутаа яах юм гэхээр за би ингэж хариу үйлдэл үзүүлэхгүй шүү. Би ийм ааш аваар гарахгүй шүү. Би энэ хүнтэй ингэж харьцахгүй шүү. Би ийм сонголт хийхгүй шүү. Би ийм үйлдэл гаргахгүй шүү. Би ийм бодол бодохгүй шүү гэх мэтчлэнгээр урдчлаад бүр урд нь ингээд барьж авдаг болдог гэсэн. Тэгэхээр энэ үнд маань тийм metacognition сэргэг ухамсар гэдэг энэ үнд маань өнөөдөр энэ тэмдэглэл яаж тусалдгийг сахилга бат үүнд ямар оролцоотой байдгийг гэдэг талаар лайва өнөөдөр голчилж ярина гэсэн үг. Алдармаа цэрэгч маань олон жил бодсон бодлууд автоматар орж ирсэн байдаг. Хүй гээл барьж авч тасал зогсоодог гэж байна те. За энэ бол өстой яг сэргэг ухамсарын одоо юм бүр классик бүр маш тод жишээ. Яагаад тэгэхээр бид нар ихэнх тохиолдолд яг хүнтэй харьцаж байгаа үедээ биш зүгээр л өглөө босоо шүдээ угаагаал ингээ сайхан явж байхдаа яадаг юм гэхээр айл олон жилийн өмнө болсон одоо уйларсан, баларсан, онцгой таагүй тийм юмнуудыг ингээ ботцсон. Бодох даруйдаа яг тийм таагүй мэдрэмжийг мэдэрсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээд хүнтэй харьцаасаа ч өмнө те дөнгөж өглөө босон та ч юм уу эсвэл гараад явж байхдаа өдөр ингээд хизээч хамаагүй өөрийгөө барьж авч энэ бодлоо таних чадварыг чинь metacognition буюу бид нар болохоор тархиа өөрчлөлийнхэн бид нар болохоор сэргэг ухамсар гэж нэрлэдэг. Ууг нь мета танин мэдхүү гэж орчуулагддаг. Гэхдээ мета танин мэдхүү гэчгээр дэндүү одоо нөгөө юм хол хөндөө юм шиг сонсогдоод идэг учраас манай тархиа өөрчлөлийнхэн сэргэг ухамсар гэж нэрлэдэг байгаа даа. Тэгэхээр боловтой миний хувьд сэргэг ухамсартай болоод өөрийгөө байрж авах агшинд пөөгчиш ямар амар ааштай зөвлөг вэ? Ярих зүйлээ сайн бодож ярил та. Чи зүгээр өөрөөрөө л байхад болно штэ. Таалагдах гэж битгий өөрийгөө хүчил гээд хүүхдээ загнах гайл авирлахтаа өөрийгөө анзаараад чи тайлбарлаад өгөхөд болно штэ энэ төр гээл жижиг сажигаас эхлээд маш их өөрчлөлт байна. Сэргэг ухамсартай болоод өөртөө итгэл маань бүр их нэмэгдэж байна. Бас бусдыг хүнээр нь хүлээж авч байна да гэж ямар сайхан үр дүн бэ те. Тэгэхээр эн чинь бүгдөө л яг ингээд сэргэг ухамсар гэж юуч мэдэхгүй ухамсаргүйгээр аашилж авирдаг байжсэн хүмүүс энэ сэргэг ухамсараа ингээд хөгжүүлсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ сэргэг ухамсар гэдэг зүйл бидний амьдралд ингэж тусалдаг байна. За тэгвэл бичиг тэмдэглэл нь яагаад чухал юм бэ гэхээр бид нар зүгээр ингээд өөрчлөгдөндөө би өстой гоё ааштай болондоо би эсвэл яг юм баян хүн шиг ааш авиртай баян хүн шиг алхаж гიშгдэг болондоо би яг юм баян хүн шиг зан төлөвтэй болондоо ч юм уу би эсвэл үнэхээр юм аз жаргалтай эмэгтэй болондоо гэд ингээд хэдий ботсон ч гэсэн бид нар яадгийн гэхээр сэргэг ухамсаргүй байх үедээ өнөөх л ядуу хүний ааш авир ч юм уу өнөөх л аз жаргалгүй хүний бодол мэдрэмж өнөөх л нөгөө эрүүл биш өвчтөе хүний алхаа гişгэ ааш авир. За тэгээ одоо өөр үед энэ төр бидний манифест хийх гэж хүсэж идэг юмнууд ч ер нь бол нөгөөх л хайрлагдаагүй хүний зан чанар ч юм уу те манифест чи маш олон юмн дээр маш олон ингээд хүмүүс дандаа мөнгөтэй болох юу болох энэ төр гэж ашиглаад идэг штэ карьер хийх ингэхтэй гэж ашиглаад идэг. Тэгэхээр тэр нөгөө мөнгөтэй хүн шиг сайхан ажиллаж авирлаа, мөнгөтэй хүн шиг сайхан мэдрээ, мөнгөтэй хүн шиг сайхан бодъё гэд хичнээн тарих толгоогоороо хүсээд байсан ч гэсэн нөгөө ухамсаргүй зан төлөв болтлоо тогтцсон тэр бодлууд нь тэр ааш авирууд нь тэр мэдрэмжүүд нь өдрийн турш дайрч орж ирээд тэгээд хүн сэргэг ухамсаргүй байхаараа яадгийн гэхээр өөрийн мэдлгүйгээр нэг л мэдхэд ядуу хүн шиг алхаж гიშгцэн өөрийн мэдлгүйгээр нэг л мэдхэд ядуу хүн шиг аашилж авирлцсан өөрийн мэдлэхгүй нэг л мэдхэд ядуу хүн шиг сонголт үйлдэл хийчихсэн байдаг гэсэн үг аахгүй. Тэгэхээр чи зөвхөн ядуу гэдэг дээр жишээ олгоод байгаа боловч бүх юмн дээр
сайхан харилцаа бүтээе. Яг л энэ асуудал тулгардаг. Мөнгөтэй болё яг л ийм одоо аз жаргалтай болё яг л ийм одоо өөр байдгийн найз нөхөдтэй хүрээлэл сайтай, карьертэй тэгээ эсвэл ийм ухаантай хүн болъё гэд ингээд юу гэж ч өөрийгөө өөрчлөхийг хичээсэн яадгийн гэхээр энэ нөгөө бидний магадгүй 2 3 настайгаас 5 настаас 7 настайгаас тогтчихсон тэр зан төлөв гэдэг юм чинь өөрөө ухаангүй гарч ирээд идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бичиж тэмдэглэхээр бид нар яадгийн гэхээр альва зүйл дээрээ зүгээр л гоё болъё гэд бодоод өнгөрөх биш. Тэр зүйлийг бид нар бичих тусам анхаарлаа яг тэр зүйл дээр удаан бариад хандуулад тэгээ тэр зүйлийг жишээлбэл баян байх гэх юм бол би яаж бодох юм? Яаж алхаж гიშх юм? Яаж явах юм? Миний дуу хоолойны өнгө ямар байх юм гэх мэтчлэн бүр нарийн тэмдэглэл хөтлөөд өөртөөгөө ажиллаад нарийн бясалгал хийх үеэр би юм бодлоо. Бясалгалын өмнө ингэсэн тэгсэн гээд ингээд анхаарлаа сайн хандуулж төвлөрүүлж нэг зүйл дээр удаан төвлөрөхөд бичиж тэмдэглэх гэдэг энэ ажил маань тусалдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай сургалтаас нэг юм анзаарчихсан юу гэдэг юм гэхээр бичиж тэмдэглэх гэдэг нь өөрөө сургалтаас авсан үр дүн гэдэг юмтай бараг шууд хамааралтай байдаг. Хэн хамгийн сайн бичсэн, хэн хамгийн сайн тэмдэглэл хөтөлж одоо өөртөөгөө ажилласан тэр хүн сэргэг ухамсар нь яг тэр хэмжээгээрээ өссөн байдаг. Хэний сэргэг ухамсар тэр хэмжээгээрээ өссөн байна. Тэрний зан авир тэр хэмжээгээрээ зан төлөв нь тэр хэмжээгээрээ өөрчлөгдсөн байдаг гэсэн үг байхгүй. Буюу илүү өөр хүн болсон. Тэгэхээр зан төлөв нь илүү их өөрчлөгдөж тусмаа нөгөө хүсээд байдаг манифест гэдэг юм чинь илүү их сайжраад байдаг байхгүй. Манифест чи илүү үр дүнтэй болоод байдаг гэсэн. Тэгэхээр та бүхэн одоо энэ лайв дээр байгаа хүмүүсийн сэтгэлийг уншил та тийм. Бүр ингээд маш олон жилээр бодсон, улиг болцсон, ужигэрсэн тэр бодлуудаа энэ сэргэг ухамсар гэдэг юмар барьж авч өөрчилж чаддаг болсон байна тийм үү. Тэнгуутаа ааш авраа өөрчлөөд өмнө ичмээр ааш авар гаргацдаг байснаа одоо тэр ичмээр ааш авраа гаргахаас өмнө ч юм уу гаргасныхаа дөнгөж дараа ч юм уу эсвэл яг гаргаж байгаа хагшиндаа өөрийгөө сэргэг ухамсараараа барьж аваад болиулдаг болсон байна гэж. За тэгээд одоо дээрээс нэмээд үр хүүхэдтэй муухай зан гаргацдаг. Тийм байснаа сэргэг ухамсартай болонготой гаргахаас өмнө болиулдаг болсон гэж байна тийм. Хүнтэй муухай ааш гаргаад одоо хил ам хийх гэжснаа болдог болсон гэж. Тэгээд сэргэг ухамсартай байгаад ах тусам буруу ааш авар гаргах нь багасаад идэг учраас хүн өөртөө итгэх итгэлтэй болж ийн гэж штэ. Тэгэхээр энэ бүхний чинь бид нэр яаж хийх юм гэхээр зүгээр л гоё болох юмсан гэж бодоод өнгөрөх юм бол бид нар тухайн зүйл дээр анхаарлаа удаан хандуулж чаддгүй. Гэтэл бичээд гоё байх гэдэг нь яг миний хувьд юу юм? Би яавал гоё байх юм? Миний биеийн хилэмж яавал гоё байх юм? Дуу хоолой яавал гоё байх юм? Би ямар үйлдэл хийх юм бол гоё байх юм? Ямар сонголт хийх юм бол гоё байх юм? Би өнөөдөр энэтэй яаж харьцах юм бол миний хувьд гоё байх юм гэд хүн анхаарлаа удаан хандуулахад бичиж тэмдэглэх гэдэг зүйл үр дүнтэй байдаг гэсэн үг. Тийм учраас манайхан энийг мэддэг учраас өмнөх лекцэн дээрээ нөгөө бичиж тэмдэглэх талаар ярий. Дисциплин буюу одоо энэ нөгөө юу гэдэг байгаа шүү дээ тий. Сахилга бат гэдэг байгаа тий. Дисциплин буюу сахилга батын талаар ярих гэсэн байхгүй. Тэгэхээр яг үнэндээ манифест гэдэг зүйл зан төлөвөө өөрчлөн гэдэг зүйл тийм амархан зүйл биш ээ манайхаа. 7 хоногийн дотор л хов гээл нэг гоё мэдээлэл аваад гоё юм мэдэр тий баян хүн шиг мэдэр гэдэг үг сонсонгуудаа л хүн шууд баян хүн шиг мэдрээ явчихдгүй байхгүй юу? Аз жаргалтай хүн шиг бай гэдэг одоо тийм одоо даалгаврыг тий багшаас авангуудаа шууд аз жаргалтай хүн болоод ингээл наараа гэл ингээл өглөөс эхлүүлэл орой олтол сайхан жаргал дуугаа дуулаад явчихдгүй гэсэн. Энэ манифест гэдэг зүйлийг яг үнээр нь хийхин тулд бид нар яах ёстой юм гэхээр улиг болсон. Бүр 2 наснаас, 3 наснаас, магадгүй 5 наснаас, 7 наснаас бидэнд суугдсан тэр бодлын одоо хэв загварыг, сэтгэхүйн хэв загварыг, ааш авир хариу үйлдэлийн хэв загварыг, тэнгуутаа мэдрэмжийн хэв загварыг эвдэх, өөрчлөх хэрэгтэй байхгүй юу?
Тэгэхээр доктор Joey нөгөө тархиа өөрчилж амьдралаа өөрчлөх гэдэг номны чи англи хэл дээрх нэр нь юу юм гэхээр Breaking the Habit of Being Yourself буюу өөрийг чинь бүтээгээд байгаа тэр зан төлөвүүдийг эвд гэдэг ийм нэртэй ном баггүй. Тэгэхээр доктор Joey одоо хичээлээрээ, лекцээрээ яриагаараа заах гэдэг хамгийн том философи нь өөрийгөө өөрчлөөч буюу өөрийн зан төлөвөө өөрчлөөч гэдэг ийм философи байдаг. Түүнээс биш үрээд ахлаар ингээд баян болно ч юм уу те. Ингээл бодоод ах юм бол гоё болно гэдэг концептыг доктор Joe багш ерөөсөө заадаггүй гэсэн. Хундаг маань нэгтэй бүх зүйл дээр хандлага өөрчилсөн. Тийм бүх зүйл дээр хандлага өөрчлөн гэдэг чинь зан төлөвөө өөрчлөн гэсэн үг байхгүй юу? Намбаяр амар буян тархиа өөрчилж амьдралаа өөрчлөх номыг уншаад тэгээд л энэ талаар мэдчихэж байна гэж ойлгож болох уу? Яг нь мэдэх нэг өөр хэрэг, өөрөө тийм болох гэдэг чинь өөр хэрэг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө тийм болох гэдэг дээр хүнээс юу шаарддаг гэхээр сахилах бат шаардна. Өөртөө ажиллах буюу бичиж тэмдэглэх, тархины дасгалжуулалт хийх буюу дасгал одоо нөгөө бясалгал хийх энтер гэд ингээд тэгээд тэр нь өөрөө ганцхан 7 хоногор ч юм уу ганцхан сараар ингээд шууд хүн өөрчлөгдөхгүй. Бодоод үзэлтэй 10, 20, 30 жил ухаан орсон цагаасаа хойш энэ бодлоор, энэ ааш авираар, энэ мэдрэмжээр амьдарчихсан хүн 7 хоногийн дотор ч юм уу сарын дотор ч юм уу 2, 3 сарын дотор гоё мэдээл сонсоод тэгэл за би ийм хүн бай гэл өөрчлөгдчихдгүй штэ. Тэгэж өөрчлөгдөх нэтгээл бид нартэй хідэн сараар нухаад ноцолдоод байхад хүртэл манайхан буцаад нөгөө ухамсар буюу сэргийг ухамсар гэдэг юм алдах юм бол буцаал нөгөө хуучин зан авир руу орчих гээд байдаг. Тэгэхээр бид нар яах юм гэхээр энэ одоо сэргийг ухамсар гэдэг зүйлийг өгсгөжтэй зан төлөвөө амжилттайгаар өөрчлөхийн тулд бид нар бясалгал хийдэг байх нь. Дээрээс нэмээд бичиж тэмдэглэдэг байх юм. Тэгээд энэ нь богино хугацааны процесс биш, урт хугацааны дор хаяж хагас жилийн процесс байдаг. Тэгэхээр нөгөө агуу бүхэн энгийн байдаг гэдэг шүү дээ. Агуу бүхэн энгийн байдаг буюу эцсийн бүлэг жинхэнэ үнэн зам, жинхэнэ зөв зам бол юу юм гэхлээр өөрийгөө л өөрчил. Зан төлөвөө өөрчил. Муухай бодол боддог бол тэрийгээ өөрчил. Хүнд гомдлоод байдаг бол тэрийгээ өөрчил. Буруутгаад байдаг бол тэрийгээ өөрчил. Тэ үзэн ядаад байдаг бол тэрийгээ өөрчил. Айж түгшээд байдаг бол тэрийгээ өөрчилгээд нөгөө авгаа бүхэн маш энгийн байдаг буюу тэнд ямар ч тийм хааг, нууц зүйл, ийм тийм гэхээс илүү бид нар сэргийг ухамсартай болж авч агаад өөрийн таалахгүй байгаа, өөр таалагдахгүй байгаа бүх ааш авираа өөрчлөх л ёстой байхгүй. Түүнээс өөр жинкнээсээ өөрчлөгдөх, түүнээс өөр уг суураараа өөрчлөгдөх, түүнээс өөр урт удаан хугацаанд өөрчлөгдөх, түүнээс өөр тогтмол хугацаанд өөрчлөгдөх арга гэж хүнд байхгүй. Бусад тэр богино хугацааны тэр одоо нөгөө үрээдээ ч юм уу те зүлгээдээ эсвэл одоо ингээд залтаад л ах юм бол даалд ухамсараа ингээд молигдчих юм бол амьдрал чинь гоё болно гэдэг бол яг үнэндээ бол мунхруулгаа тарих угаалтаа би бол тэрийг зүгээр шулуухан л хэлчмээр байна те нууж муугаад худлаа тойруулж тавшуулаад авах юм байхгүй. Тэгэхээр яг үнэндээ авгаа зүйлс бүгд маш энгийн зүйл байдаг. Болроомаа номоо уншаад тодорхой хэмжээний ойлголтоо аваад түүнээсээ бүр илүү энэ чиглэлдээ шунан дурлаад сонирхол маань хөтлөөд төвөөс явагдаж байгаа сургалтуудаа шат дараатай хамрагдаад амьдралаа өөрчилж байна гэж юм. За тийм ээ тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо хэрхэн бичиж тэмдэглэх талаар ярий те. Манайхны тархины дасгалжуулалт гэдэг нөгөө нэг үйл ажиллагаа явдаг. Тэрний яадгийн гэхээр 7 хоног болгоны ажлын өдрийн өглөө 6 цагаас бид нар бясалгал хийдэг. За тэгээ сургалтанд суусан хүмүүс бүгд мэднэ бид нэр бясалгалын үеэр ямар бодол орж ирсэн бэ гэдгээ бүгд бичдэг. Сайн муу, сайхан муухай, өвдсөн, хавцсан, ингэсэн тэгсэн тий бодол, тийм бодол бодсон, ийм мэдрэмж мэдэрсэн гэдэг бодол мэдрэмжгээ бүгдийг нь бичдэг. Ингэж бичиж яах гэж байгаа юм гэхээр бясалгал гэдэг бол өөрөө юу юм гэхээр юм идэхгүй, юм хийхгүй, одоо өөр тий одоо ингээд өөр юм дээр анхаарлаа хандуулахгүй 5 метр хүүгээ бүгдөө ингээд дотгошин чиглүүлсэн буюу нүдэн анцсан чихэндээ магадгүй чихвч зүгээд ингээд бясалгалаа сонсож байгаа. Тэнгуутаа юу ч хийхгүй зүгээр ингээд яг ингээд бие суллаад бүх анхаарлаа дотгошоо хандуулаад сууж байгаа үе яахгүй бясалгал гэдэг чинь буюу тархины дасгалжуулалт гэдэг чинь. Тэнгуут энэ үед яадгийн гэхээр хүний бодол маш тод болж ирдэг.
Би сайн ингэ бодчихлоо. Би сайн тэгээ бодчихлоо. Ингээд хүний бодол маш тод болдог байхгүй. Тэгэхээр бидний хэрэгэлдэг хамгийн том арга бол юу юм гэхээр бясалгалын үеэр өөрийгөө маш сайн ажигладаг. За би сайн ингэ бодчихлоо. Би сайн ингэ мэтэрчлээ. Би доржийг буруутгачлаа ч юм уу. Дондгийг би ингэ үзий ядчихлаа ч юм уу. Эсвэл дулмаагаас би ингэ айжин төгсөж гэнж гэдэг юм ингээд маш тодорхой энэ орж ирж байгаа бодлуудаа маш тодорхой бүгдөө ингэ сайхан ажиглаад авдаг байхгүй. Тэгж жагаад бид нэр бясалгалын дараа дандаа тэмдэглэл хөтэлдэг. Энэ удаагийн бясалгалаар би тэрний тухай бодлоо, тэгж бодлоо, ингэж бодлоо гэх мэтчлэн. Тэгэн гутаа өдөр болгон ч юм уу бясалгал хийх болгоны дараа ингээд тэмдэглэл хөтлөөд ахаар хүндийн сэргээг ухамсар метакогнишн гэдэг зүйл нь баг багаар сууж эхэлдэг гэсэн үг. Би чинь тэрний тухай тэгж л боддөг юм байна штэ. Би тэрэнд гомдож явдаг юм байна штэ ч юм уу. Би тэрнийг үзээ ядаж явдаг юм байна штэ ч гэдэг юм уу. Эсвэл би яг ийм үед гарахад ингээд би ийм ааш аваар гаргацдаг юм байна штэ. Намайг нөгөө дандаа буруутуулаад идэг тэр сонголтыг би ингээд хийчдэг юм байна штэ ч гэдэг юм уу те. Ингээд сонсоход маш энгийн юм шиг хэрнээ. Бидний ингээд магадгүй насан туршдаа ухамсаргүй гаргасаар ирсэн тэр бүх зүйлийг ажиглаж түүнийгээ таних энэ зүйл болчдөг байхгүй. Тэгээд одоо нэг эртний грекийн чулуун дээр know thyself гэдэг нэг үг бичээстэй байдаг. Тэр нь юу юм гэхээр өөрийгөө тань гэж байгаа байхгүй. Өөрийгөө танина гэдэг маань яг л маш энгийн, маш ийм урт удаан хугацааны уйггүй ажиллагааны үр дүнд хүнд орж ирдэг. Хүн яг өөрийгөө жинкнээсээ таньж энэ сэргэг ухамсар гэдэг зүйлийг өөртөө хэрэгжүүлж эхэлдэг гэсэн. Тэгэхээр яг үнэндээ юу юм гэхээр сайхан амьдрал юунаас эхэлдэг юм гэхээр хичээл зүтгэлээс эхэлнэ. Хичээл зүтгэлээс эхэлнэ. За тэр хичээл зүтгэлийнх нь нэг арга нь болохоор өөрийгөө маш сайн богино хугацаанд хурдан таних нэг арга нь болохоор юу юм гэхлээр энэ бичиж тэмдэглэх байхгүй юу? За хундаг маань өөртөөгөө ажиллаж сурах нь хамгийн чухал байсан. Багшийн чиглүүлж байгааг зүгээр л өөрийн арга барилаар өөр дээр ажиллаад хэрэгжүүлээд эхлэхээр бүх зүйлийн учир нь тайлагдаад ирсэн миний хувьд гэж юм те. Яагаад тэгэхээр үүнээс өөр арга байхгүй. Бид нэр зүгээр бодлоор бодлыг давдаггүй. Юугаар бодлыг давдгийг гэхээр сэргэг ухамсараар бодлыг давдаг байхгүй. Тэгэхээр зүгээр сэргэг ухамсар байхгүй өөрчлөлт хиймсэн гэж бодох юм бол магадгүй 5 жил, 10 жил, 20 жил өөрчлөлт хиймсэн гэж бодож явна. Гэхдээ хизэнээс эхлүүлээд өөрчлөлтний эхлэх юм гэхээр яг нөгөө юу хийж эхэлсэн үеэс үйлдэл авч эхэлсэн үеэс буюу магадгүй тэмдэглэл хөтлөж өөртөө цаг зав гаргаж бясалгал хийж өөрийгөө ажиглаж хангалттай удаан сууж ингэж эхэлсэн үеэс хүн жинкнээсээ өөрчлөгдөж тэр манифест гэд хүсээд байдаг тэр зүйл руугаа төгтөг гэсэн үг. За үүнээс нааших одоо тэр богино хугацаанд аргалаад өнгөрөө бушуу хүн шиг мөнгөтэй олчих юм уу бушуу хүн шиг ингэчээ тэгчээ гэдэг зүйлсүүд бол дандаа хүнийг буруу зам руу хөтөлдөг шүү гэдгийг л зүгээр өөрийнхөө одоо нөгөө туршлагаас би ингээд таадтай юу ачмаар байгаа байхгүй юу? Ганцхан миний биш маш олон хүний туршлагаас энийг бол ингээд хэлчмээр байгаа даа. За тэгэхээр бичиж тэмдэглэдэг байх нэ. Бясалгал болгоны ард дээрээс бид нэр тэмдэглэл хөтлөний чинь амаргүй шүү дээ. Бид нэр цаг зав гаргаж өгдөг те. Өөрт тэмдэглэл хөтлөхээр залхуу өөрчдөг ч юм уу. Тэмдэглэл хөтлөхээр ингээл бичих гэхээр нэг л төвлөрч өгөхгүй ингэж доороос хатгаад ингэж байгаа босоо явчихдаг ч юм уу. Тэгэхээр чин тэр доороос хатаад тэмдэглэл хөтлүүлэхгүй байна гэдэг чинь өөрөө юу юм гэхээр бидний зан төлөв болчихсон тэр дадал зуршил болчихсон тэр үйлдэл ахгүй ухамсаргүй болцсон үйлдэл гэдэг аа чи юм. Тэгээ яг үүндээ бясалгал хийгээд тогтмол хийгээд суух ч гэсэн амаргүй ажил хийдэг. Тэрийгээ хийх ёстой, энийгээ хийх ёстой, энд өвдөөл, тэнд захтнаал та бүхэн ийм нөгөө туршлага авч ирсэн хүмүүс байна уу? Бясалгал хийх гэхээр л тийм хийх ёстой, ийм хийх ёстой гэж дотроос нь эсэргүүцэл бясалгал хийх гэхээр л нуруунд ч өвдөөл, хөлн ч өвдөөл, энд нь ч захтнаал, тэнд нь ч гачин болоод ингээд эсэргүүцээд байдаг. Тэгэхээр яаж байгаа юм гэхээр өөрийгөө ялан дийлж бясалгал хийж өөрийгөө ялан дийлж тэмдэглэл хөтлөн гэдэг чинь яг үүндээ сахилах бат байхгүй юу? За тэгэхээр сайн хэдүүлээ тэмдэглэл хөтлөх гэж зөндөө ярьсан. Одоо энэ сахилах бат гэдэг зүйлийг яриа. Сахилах бат гэдэг зүйл хаанаас гардгийг гэхээр хүний үнэхээр чин сэтгэлийн хүслээс гарна.
Ямар хүслийн за магадгүй үнэхээр өөрчлөгдмөр байна. Би үнэхээр ийм ааш авар гаргамааргүй байна. Би үнэхээр үр хүүхдтэй ингэж харьцмааргүй байна ч юм уу. Би үнэхээр нөхөртөөгөө хэрүүл хиймээргүй байна. Би салмааргүй байна. Би зовмооргүй байна. Би өөртөө дахиж л би ийм баймааргүй байна гэдэг чин сэтгэлийн хүслээс л хүний энэ сахилга бат гэдэг энэ одоо сахилга баттайгаар урт удаан хугацаанд өөртөө үнчээр ажиллах энэ эрчим хүчний энерги хүнд гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр сахилга бат гэд ярихаар зүгээр л би өөртөө сахилга баттай байна гэж бодонгууд хүн ерөөсөө сахилга баттай болдоггүй те. Түүний нэг жишээ чинь бид нөгөө жил болгоны ихэнд сайхан фитнес бүртгүүлчихэд тэгээ яадгийн гэхээр хэсэг хугацаанд явж байгаа хайчдаг. Тэгэхээр үүнийг ялан дийлэхийн тулд биднэрт яах ёстой юм гэхээр фитнест явж яах гэж байгаа. Турж яах гэж байгаа юм. Тэ гоё эрүүл биетэй болж яах гэж байгаа юм гэдэг жинхэнэ шалтгаан хэрэгтэй байдаг. Жинхэнэ шалтгаан хэрэгтэй байдаг. Тэгээд энэ жинхэнэ шалтгааныг хүн л өөртөө гаргаж өгч чаддаг. Түүнээс биш би жишээлбэл хин нэгний жинхэнэ шалтгааныг чи тэгээд заавал турах ёстой гэд хичнээн хэлээд ёстой гэж юу гэж хэлээд тухайн хүн өөрөө түүнийг хийдэггүй гэсэн. Тэгэхээр энэ сахилга бат гэдэг зүйл хаанаас гарч ирдэг гэхээр чин сэтгэлийн хүслээс гарч ирнэ. Тэгэхээр хэдүүлээ энэ тэ юуныхаа лайвынхаа доор та бүхэн надад юун дээр сахилга бат алдаад байдаг вэ? Юугаа өөрчлөмөр байгаа вэ? Юугаа өөрчлөхөө чадахгүй байна вэ? За энд чинь нөгөө мөнгөтэй болох, карьертай болох, дарагтайгаа хэрэлдэхгүй байх ч юм уу, хамт олонтойгоо эртний найртай байх мах гэдэг бүгд орж болно шүү дээ. Тэгэхээр тэрийгээ та бүхэн сайхан хуваалцаад өгөөрэй те. Хэдүүлээ яг энэ дээр чинь үнслээд энэ сахилга батын метакогнишн те. Тэгээд энэ үнэхээр зан төлөв өөрчлөх, өөрийгөө өөрчлөх гэх мэтчлийн чухал концептуудаа та яриан дээр үнслээд яриа. Гэрлээ маань бичсэн байна. Олон жил гаднаас хайгаад байсан олон асуултынхаа хариултыг бясалгалын үед сэргэг ухамсарынхаа ачаар өөрөөсөө олж авсан да. За яг энэ байхгүй юу? Тэмдэглэл хөтлөх нь, бясалгал хийх нь, сахилга баттай байх нь хүнд юу өгдөг юм гэхээр өөрийг нь өгдөг. Нөгөө хайгаад байдаг голын хатгаас нь өгдөг. Нөгөө хайгаад байсан зовлонгийнхэн шалтгааныг өгдөг. Нөгөө хайгаад байсан би яагаад ийм ааш гаргаад идэх юм бол, би яагаад ухамсаргүйгээр хүнийг ингэж гомдоочод идэх юм бол гэдгийнхэн шалтгааныг энэ сэргэг ухамсар гэдэг зүйл чинь хүнд өөрөөд нь барьж өгдөг байхгүй. Тэгэхээр сэргэг ухамсар бол туйлын чухал. Бясалгалт хийж бид нэр яах гэж байгаа гэхээр сэргэг ухамсартай болох гэж байгаа. Тэгээд тэр сэргэгийн ухамсараараа бид нэр юу хийх юм гэхээр хүсэхгүй байгаа зан төлөвөө арилгаад хүсэж байгаа зан төлөвөө бүтээдэг байхгүй юу? Тэгээд нөгөө хүсэж байгаа зан төлөвөө бүтээгээд өөрөө тийм хүн байгаад эхлэхэр чинь амьдралд нь тийм зүйлс тохиолдож эхлэх буюу нөгөө манифест гэж нэрлэдсэн зүйлээ бид нэр жинкнээсээ хийдэг гэсэн үг. За Наманбаяр амар буян маань санаа зовнил төвшүүрээс хэрхэн салах вэ гэж. За бид нөгөө бичнэ гэд гисэн штэ тий. За нэгдүгээр эхлээд Наманбаяр амар буян илүү их санаа зовж, илүү их түгшиж, наад санаа зовнил төвшүүрээс гарахгүй гэдэг ганцхан үнэн байгаа тий. Илүү их санаа зовнил, илүү их төвшүүрээр энэ санаа зовнил төвшүүрээсээ салахгүй гэдэг ганцхан үнэн байна. Тэгэхээр яах ёстой юм гэхээр нүдэн анаад тайвшраад суух ёстой байхгүй. Хүн ингээд хангалттай удаан сайхан нүдэн анаад тайвшраад бясалгал хийгээд ч юм уу суугаад эхлэхээр би яг юу бодохоор санаа зовноод байгаа. Юун дээрээс миний төвшүүр гарч ирээд байгаа гэдэг чинь өөрөө удаан ингээ хугацаанд нүдэн анаад бясалгал хийгээд ч юм уу те ингээд суугаад эхлэхээр тодорхой болж эхэлдэг. Тэгэхээр за бүр заавал сургалтанд суухгүй ч гэсэн Наманбаяр амар буян яах юм гэхээр нөгөө анхаарлаа өөр тийш нь сарниулахгүйгээр зүгээр сайхан өөртөөгөө ганцаараа суугаад үз. Суугаад үзэхээр цогсоо зайгүй толгоонд чи эргэлдээд байгаа тэр санаа зовнил төвшүүр нь яг ямар асуудлаас ч юм уу ямар бодлоос ч хүмүүсэд байгаа юм гэдгийг эхлээ тодорхой болгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд үүнийгээ магадгүй бичиж авах хэрэгтэй. Нөгөө бичиж тэмдэглэнэ гэж яриад байгаа шүү дээ. Цаас гаргаад дэвтэр үзэг гаргаж байгаа бичин. За би энэний тухай бодоод, энэний тухай бодохдоо яг энийг яана нэ гэж бодоод байна. Эсвэл энд гомдлож бодоод байна. Эсвэл зүгээр л болоогүй юмн дээр ингээд хий хоосон тэгчүүл яана, ингэчүүл яана гэд ингээд бодоод байж гэдэг юм ингээ маш сайхан бүр яг чин үнэнчээрээ юу ч өөрөөсөө нуухгүйгээр яг үннээрээ
өөртөөгөө нүүр тулаад сайхан бичээд үзэх хэрэгтэй гэсэн. Тэгээд олон дахин ингээд тайвширч суугаад олон дахин бичээд авах тусам хүн яад гин гэхээр аяанда эн чинь ийм юм байна штэ. Энийг чи ингэж болох юм байна штэ. Энэ асуудлыг ингэж шийдвэрлэж болох юм байна штэ. Эсвэл энэ эрсдлээс энэ аюулаас би өөрийгөө ингэж сэргийлж болох юм байна штэ гэд дотроос чинь аяанда гарц гаргалгаа шийдэл нь гарч ирдэг байхгүй. Тэгэхээр зүгээр яг заавал үйлдэл хийгээд нүдэн анаад бясалгал хийгээд суугаад үз. Тэгээд бясалгал болгоныхаа ар дээрээс бичээд үз. Үрдүн гаргана гэдгийг нь би бүр ингээд хангалттай удаан те за магадгүй сар ч юм уу хэдэн 7 хоног хийгээд ирэх юм бол угаасаа гарц гаргалгаа шийдэл чамд заавал гарч ирнэ гэж би бүр итгэлтэйгээр хэлмээр байна. Тэгэхээр биднэрт зүгээр юу дутаад байдгийг гэхээр чин сэтгэлээсээ өөрчлөе гэдэг энэ нөгөө хүсэл эрмэлзэл тэгэнгუутаа тэр чин сэтгэлийн хүсэл эрмэлзлийг дааж орж ирэх үйлдэл хийх гэдэг юм дутаад байдаг байхгүй. Тэгэхээр манай тархиа өөрчлөлт сургалт юунд хүмүүсийг чиглүүлээд байдаг гэхээр ерөөсөө үйлдэл хийх рүү би маш их чиглүүлдэг, маш их шахдаг гэсэн үг. Бясалгалыг тогтмол бус хийгээд байвал үр дүн хэр байх бол өөрчлөх зан төлөвүүд их байгаа. Бясалгад гаргах зохистой хугацаа гэж байх уу? За дэлгэр дээгээдээ хандаж хэлэхэд бясалгал гэдэг бол зөвхөн нүдэн анаад ингээд суухыг бясалгал гэхгүй. Энэ бичиж тэмдэглэн гэдэг аа штэ. Манай муужгаа дуурайд энэ уучлаарай манайхаа. Бичиж тэмдэглэн гэж яриад байгаа зүйл чи өөрөө бас нэг төрлийн бясалгал ахгүй. За дээрэс нь манайх ингээд өөрчлөлт гэдэг ийм техник байдаг. Тэрийг бол хүмүүс ингээд гэрлэн тохиогоор гараа авч явахдаа өглөө дөнгөж босоо шүдээ угааж явахдаа өглөө босоод хоолоо хийгээ зогсож явахдаа хизээч хамаагүй энэ өөрчлөлт гэдэг зүйлийг хийж идэг. Эн чинь ч гэсэн өөрөө юу юм гэхээр бясалгал. За сэргэг ухамсараар өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглаад байна гэж байгаа штэ. Сэргэг ухамсараар өөрийгөө хөндлөнгөөс ажиглахыг чинь бас л бясалгал байхгүй юу? Тэгэхээр монголчуудад нэг тийм үг байдаг штэ. Бодож бясалгаатгая. За би яг наадах асуудлыг чинь нэг сайтар бодоод бясалгаатгая. Би наадхан дээр чинь нэг сайн бясалгаатгая гэж манай монголчууд хэлдэг те. Санаа нь юу гэсэн үг юм гэхээр яг анхаарлаа төвлөрүүлээд сэргэг ухамсартайгаар түүнийг чинь сайхан бодоод анхаарлаа түүн дээр хандуулаатгах гэсэн санаахгүй бодож бясалгаатгах гэдэг чинь. Тэгэхээр бясалгал гэдэг бол яг үнэндээ зөвхөн нүдэн анаа суухыг хэлэхгүй, бясалгал гэдэг бол анхаарлаа хандуулахыг хэлж байгаа. Тэнгуут энэ бичиж тэмдэглэх, нүдэн анаад бясалгал хийх, өөрийгөө сэргэг ухамсараар ажиглах, өөрчлөлт гэд барьж аваад ингээд нухаад байна гэдэг чинь өөрөө юу юм гэхээр бүгдөө бясалгал шүү. Ийм ч учраас доктор Жоо багш алхах бясалгал гэж гаргасан байдаг. Хэвтээгээрээ бясалгал хийдэг, суугаагаараа бясалгал хийдэг те. Үүн дээр болоод би нэмээд юу гэж хэлээд байна гэхээр зөвхөн нөгөө чихээ бүглчээд биш. Чихээ бүглөөгөө зүгээр амьдрал дундаа явахдаа сэргэг ухамсартайгаар бодож бясалгаж төвлөрөөч гэж нөгөө нэг хэлээд тэгж хүмүүстэй санал болгоод байгаа байхгүй юу? Бясалгаад нүдэн анаа сунгууд унтаад байдаг. Хүнд бясалгалын өөр арга техник байна уу? За нүдэн анаа сунгууд унтах гэдэг бол угаасаа байгалийн процесс ахгүй яа. Тэгэхээр бид нар ингээд нүдэн анаа тайвшраа сунгууд бидний тарих, бидний бие урд нь дандаа л унтах гэж ингээд нүдэн анаад урт удаан хугацаагаар нүдэн анаа те ингэдэг байсан учраас бидний бие болохоор нүдэн анаал тайвшраал юм хийхгүй, юм бодохгүй байгаад эхлэнгууд шууд унтий гэдэг горимл руу явуулдаг. Тэгэхээр нойр хөрөх бол асуудал биш. Хамгийн гол нь яах юм гэхээр суугаагаараа унтахгүй байх хэрэгтэй гэсэн. Тэгээ үүнийг бид нэр энийг одоо ингээ зүгээр хилээд л өнгөрч ингээл хилээл тэнгууд хүмүүс аан зазааг шууд хийчдэг юм биш. Энийг бид нар нөгөө үе шаттайгаар, дараалтайгаар, арга техниктэйгээр суугаагаараа унтахгүй бясалгаж сурах аргыг хүмүүстэй зааж биед нь суулгаж нутагшуулдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дэлгэр дэгийн маань ууг нь сургалтанд сууж исэн хүн шиг санагдаад байна. Би эсвэл андуураад байна уу? Тэгэхээр яах юм гэхээр сургалтын дээрээ заадаг тэр бясалгалын арга техникээ яг номынхон даавуу сайхан хийгээд үзээрэй. Тэгэх юм бол суугаагаараа унтахгүйгээр бясалгадаг болно шүү л гэж хэлмээр байна. За тэгэхээр бясалгалаа нүдэн анаа суухад нойр хүрэх чинь бол байгалийн зүйл байх нь байна. Түүнийг даван туулах хэрэгтэй гэсэн. Даван туулж сурах хэрэгтэй. Үүнд бас арга техник шаардлагатай байдаг гэсэн үг. Лидия Давка альва юмд хит автах гээд байдаг. Ажил хийвэл хэдэн цагаар суух. Нэг назгаар бол юу ч хийхгүй.
кино үзэл бүх ангийг нь огсруулж үзэх гээд юмны хязгаар төрөх гээд байдаг. Энэ зам минь гай болдог. Яг үнэ. Наа чин яа харахгүй бүр юм зан төлөвийн одоо жишээ байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр үүнийг бас яаж болиулах вэ гэхээр сэргэг ухамсартайгаар. За одоо нэр нь Лидия Давка юу те. За зүгээр Давка гэдгээр нь авчи. Тэгэн гутал сэргэг ухамсартай болоод ирэхээр яадгийг гэхээр нөгөө киноны 1-2 анги үзлээ штэ. Тэгэн гут ухамсаргүйгээр тэнд хяналт тавихгүй сэргэг ухамсар байхгүй байх юм бол буюу unconscious байх юм бол бид нэр дадлаараа яах гэдэг юм хэр бүх ангийг усруулж үзээд магадгүй шүн нойргүй хонох гэдэг штэ. Тэгэн гут за Давка чи одоо ингээд энэ киног үргэлжлүүлээд үзээд бүх ангийг үзэх юм бол нойргүй хонно. Нойргүй хонох юм бол маргааш ажлын бүтээл буурна. Ингэн тэгнэ ингээд за боли. Маргааш гэдэг өдөр байгаа. Маргааш үргэлжлүүлэх ч гэх юм өөртөө ингээд сэргэг ухамсартай болохоор хүн өөрөө өөртөө ингэж яриад тэгэн гутаа энийгээ зогсоож чаддаг гэсэн үг байхгүй. Зогсоож чадна. Сэргэг ухамсаргүй болохоор яах юм гэхээр өөрийн ухаангүй нөгөөтгөнд автаад үргэлжлүүлээд киногоо үзээд үүр цайлгачдаг ч юм уу. Эсвэл сэргэг ухамсаргүй болохоор хит ажилдаа улаараад хуваагаад хийж болох байсан. Өөртөө зорилготойгоор яг ингээд эхлээд нөгөө prioritize гэдэг штэ. Эхлээд нөгөө алийн нахинд нь аль нь чухлын нөгөө эренб дараа чухлын зэрэг гэдэг юм аа тавихгүйгээр ингээд ухамсараа алдаад ингээд тэр чигээр ингээд суучдаг ч гэх юм те. Тэгэхээр энэ ухамсаргүй байгаа бүх зүйлийг ухамсаргүй хийгээд байгаа бүх зүйлийг ухамсараар давах буюу сэргэг ухамсараар давна гэдэг ганцхан одоо философийн ярд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө хамгийн чухал гэсэн үг. Цэцэн дэмбэрэл ням дэлэг маань бясалгал танхимаар хичээлж байгаа юу. За 11 сарын танхимын бясалгал бол нэгтгэд эхэлсэн байгаа. За өөр асуулт байна уу? Тэгэхээр манай сургалтанд суусан хідэд маань ч гэсэн тэ энэ ингээд улам гоё тодорхой болж байгаа хаа. Сайн хэллээ шүү дээ нөгөө манифест гэдэг чинь ухамсаргүй зан төлөвөө өөрчлөөд бид нарыг бүтлгүй аз жаргалгүй болохгүй байлгаад байгаа тэр зүйлийг одоо ухамсартайгаар тийм гоё экспириенс туршлагыг бүтээх гэсэн. Тэгэхээр чин ухамсартайгаар гэдэг чинь өөрөө юу юм гэхээр ухамсаргүй зан төлөвийг давж сэргэг ухамсартайгаар айшилж авирлаж амьдарч алхаж гიშгэж явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр үүний тулд бид нар энэ бичиж тэмдэглэх, үүний тулд бид нар энэ нөгөө бясалгал гэдэг юм арга техникийг ашиглах гэдэг зүйлсийг хэрэглээд байгаа гэсэн. Бид нар бол зөвхөн төлөвлөд байхгүй. Дулам сүрэнд орж сүр маань бясалгал хийх үед төсөөлөх гэхээр бодлоороо хөтөлж төсөөлөд байгаа юм шиг санагдаад байх юм. Төсөөлөх гэхээр бодож төсөөлөд байх юм. Энийг яах вэ? За, дулам сүрэнд орж сүр ихтэй хэлэхэд энэ чин сэтгэлээсээ яг нөгөө мэдрэмжээ мэдрэх, нөгөө баян гэдэг мэдрэмжийг мэдрэх, эрүүл гэдэг мэдрэмжийг мэдрэх, чин сэтгэлээсээ, жинкнээсээ тэр нөгөө аз жаргалтай, бүрэн дүүрэн, элбэг хангалуун гэдэг мэдрэмжийг мэдрэх гэдэг юм маань өөрөө үе шаттайгаар хүнд орж ирдэг. Шууд ингээл нүдэн анаас сунгат ваа гэл аз жаргалтай. Тэ нүдэн анаас сунгат ваа гэл аз жаргалтай бүрэн дүүрэн элбэг хангалуун хүний тэр юм руу ордоггүй байхгүй юу хүн. Тэгэхээр энэ үнд яг нэг үе шаттайгаар нөгөө сэтгэл зүйтэйгээ ажиллах, өөртөө ажиллах хэрэгтэй байдаг. Түүний тулд одоо би ч одоо нөгөө арга техник заагаад үе шаттайгаар ингээд арга техник заагаад байгаа шүү дээ. Тэгэхээр шууд л нөгөө нэг цэнгэлийн манлаад хүн ингээл бодохын төдөд хүрчдэггүй учраас түүнд хүрэхийн тулд үе шат хэрэгтэй. Тэгэхээр дулам сүрэнд орж сур ихч маань сургалтанд суусан бол сургалтанд суугаад бясалгал хийж байгаа бол яарах хэрэггүй. Сургалт чи угаасаа үе шаттайгаар өөрөө өөрлөгч өнгөйлгөөд сайхан өөртөө чинь ажилуулаад тэгээд яваанда одоо урт хугацаанд тийм магадгүй урт хугацаа гэдэг нь хэдэн сартаа ч юм уу яг гоё учирч байгаа л доо. Тэгэхээр зарим хүмүүс гэтэл хэдэн сар биш хэдэн 7 хоног л хангалттай байдаг. Гэтэл зарим хүмүүст болохоор 1 жил яг болдог ч юм уу те. Зарим хүмүүст хагас жил гоё болоод байна. Хагас жилийн дараа хэд яг гоё хүсэдсэн шиг амьдралтай, хүсэдсэн шиг хүн болчиход байна. Зарим нь жил 2 жилийн дараа тийм болж эхэлж байна. Зарим нь болохоор хэдхэн 7 хоногийн дотор өөрийнхөө том блокуудыг том тэр буруу зүрүүд зан төлөө засчдаг.
Тэгэхээр энэ бол хүн болгонд адилгүй. Танд ямар хугацаа орохыг мэдэхгүй. Гэхдээ ямар ч лээс үе шаттайгаар өөртөө ажиллаад явж байхад наа чи аяндаа орж ирнэ. Цэцэн дэмбэрэлт ням дэлэг гэж хүн холбогдох утас гэж юм. За 95 тэгдэг 97. Манай утсын шүү. За нэг юм байна. За тэгээд нөгөө hot topic биш те нөгөө manifest гэдэг хүмүүсийн хүсдэг, шуурдаг амархан сэдв биш болохоор яг үүнийг хийхэд жоохон хэцүү санагдаад иж магадгүй. Тэгээ бас нэг тийм fascinating тийм гоё тийм гоё санагдахгүй байж магадгүй. Гэхдээ жинкнээсээ хүнд өөрчлөгдөх ганцхан л зам байдаг. Тэр зам нь юу юм гэхээр зан төлөвөө өөрчлөх гэдэг ганцхан зам байдаг шүү. Урт удаан хугацаанд те цэнгэлийн манлаад хүрэх гэдэг шиг те хамгийн зөв зам бол зан төлөвөө өөрчилж сайн сайхан зан төлөвтэй хүн болох гэдэг зам байгаа шүү. Лидия Давка амттан эдсэн ч өгсрүүлж иддэг. Буруу зуршил донтвол баларна гэж боддог. Ястай тийм байна те. Амттан эдсэн ч өгсрүүлж идэг. Гэвч энд нэг юм өөрийгөө тогтоон барьж өөрийгөө хянаж болиулах тийм нөгөө юу дутагдaltaй байгаад байна. Чадвар дутагдaltaй байгаад байна. Наа чин бол нөгөө төрхөөс өгөгдөг гэхээс илүү энэ сэргэг хумсар гэдэг юмар өөрийгөө тогтоон барьж болиулж зогсоож хүн сурдаг байхгүй буюу хүн өөрийнхөө сэтгэл зүйг удирдах сурдаг гэсэн үг. Маш бага тооны хүмүүстэй ер нь ингээ зүгээр л ухамсаргүй төрхөөсөө гэх юм бол маш бага хувийн хүмүүс IQ өндөр буюу нөгөө өөрийгөө удирдах хянаж сэтгэл хөдлөлөө барьж тогтоож чадах тийм чадвартай төрсэн байдаг. IQ өндөртэй хүмүүс одоо хүн төрөлхтний нийт массын дунд маш цөөхөн хувь нь байдаг байхгүй юу? Гэтэл энэ EQ гэдэг зүйлд болохоор хүн суралцаж болдог. EQ гэдэг чадвар чи юу юм гэхээр сэтгэл хөдлөлийг удирдах чадвар. Өөрийнхөө болон хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгож удирдах чадвар байхгүй. Тэгэхээр энэ чадварт суралцаж болдог шүү. Лидия Давка энэ чадвар суралцаарай. Тэгээд нөгөө зан төлөвөө өөрчлөн гэдэг чи юу нь юу гэсэн үг юм гэхээр тэр өөрийгөө сэтгэл хөдлөлөө удирдах, үг үйлдэлээ, бодол мэдрэмжээ удирдах, хянаж сурах чадвар байхгүй. Яг үг үйлдэл сэтгэл хөдлөл хамаг юм удирдах хянана гэдэг чинь заавал дандаа эерэг бай гэсэн үг биш. Энэ бол positive thinking гэдэг юмтай ямар ч холбоогүй зүйл. Энэ бол зүгээр сэргэг ухамсартайгаар хийж байгаа үйл болгондоо ухамсартай хандхыг л энэ EQ өндөртэй, энэ сэргэг ухамсартай энтер гэж яриад байгаа байхгүй юу? Түүнээс ш эерэгэл байх гал хичээгээд ах юм бол бид нар баларна. Эерэгэл байх гал хичээгээд ах юм бол бид нар баларна. Энийг би бүр дахин давтан хэлмээр байна те. Тэгэхээр яг үнэндээ хүний зорилго яг үнэндээ эерэг зүйл биш. Хүний зорилго яг үнэндээ юу юм гэхээр ухамсартай, ухаантай амьдрч сурах ийм л зорилготой үүнд л суралцах гэж хүн хорвоо дээр хүн болж мэдлдэг гэсэн үг. За өнөөдрийн сэдв нилээн тийм намуухан бас нилээн хүнд тийм байна уу? Яаж юм манайхаа сэтгэлээ хуваалцаарай. Иймэрхүү сэдв дандаа л одоо нөгөө хөөрсөн догтлсон байна гэж байхгүй. Яг үнэндээ амьдрал бол тэнцвэр, сайн муу, сайхан муухайг бүгдөөрөнгийн одоо тэнцвэртэй авч явах те гоё сайх одоо юу гэдгийг буруу зөв үнэн хотлыг ч гэсэн бүгдөөрөнгийн тэнцвэртэй авч явах гэдэг тэнцвэр байдаг учраас бид нэр дандаа л гоё сайхан дандаа л хөөрцгөлсөн дандаа л амар хэлбэр юм ярьж болохгүй. Угаасаа тэх юм бол энэ чинь ажиллахгүй гэсэн үг. Угаасаа биелэхгүй бүтэхгүй гэсэн үг. За манай тархиа өөрчлөлт өгөж нэг иймэрхүү философитой газар байдаг юм аа. Тэгээд бид нэр бясалгал хийж яах гээд байгаа юм гэхээр сэргэг ухамсартай болох гэдэг нийтээрээ багш нь ч тэр суралцагч нар нь ч тэр. Тэгэхээр нийтээрээ сэргэг ухамсартай болох гэж байгаа. Сэргэг ухамсараар юу их гэж байгаа юм гэхээр бид нэр зан төлөвөө өөрчлөөд зан төлөвөө өөрчлөлтийнхаа үндсэн дээр яах гээд байгаа юм гэхээр бүгд л амьдралаа гоё болгох гээд байгаа штэ. Элбэг хангалуун, тэ, карьертэй, харилцаа сайтай, аз жаргалтай, хайр дүүрэн одоо юу гэдэг тийм болох гээд байгаа. Гэтэл маш их хүмүүс яадаг юм гэхээр дотроо юу болоод байгааг ч мэдэхгүй сэргэг ухамсаргүйгээр амьдраад идэг. Тэгээд гаднаа болохоор тиймтэй олмоор ийм та олмоор ингэ хичээгээ зүтгээд
ингээд идэг. Гэтэл амьдрал ингээд цаанаас нь алгадаж унгаагаад идэг байхгүй. Зангаа зас наад ухамсаргүй хийдэг сонголтоо зас, үйлдэлээ зас, ухамсаргүй бодоод идэг муу мухай бодлоо зас гэдэг ингээд амьдрал алгадаж унгаагаад идэг гэсэн үг. Ундрах ихч маань арга бэлэг тэнцвэр бидэнд чухалаа гэж тэгэлгүй яах вэ? Би ариуна сайн уу багшаа, би эрэг байх ёстой гэд хичээгээл байгаа буруу байх нэ. Тэгэлгүй яах вэ? Амьдрал чинь өөрөө цаанаасаа те сайн муу сайхан муухайтайгаа өнөө худал зөв буруу бүх юмтайгаа ирсэн байдаг байхгүй. Тэгээд ингээд зөвхөн цагаан, зөвхөн эрэг, зөвхөн сайн гэд ингээд цагаан руу зүтгээд авах тусам артлт нь харна ингээд адилхан дагаа томроод идэг байхгүй. Эрэг байх гадаах тусам хүмүүсийг эрэг зөв байлгах гадаах тусам уучлаарай. Йоо. Эрэг би одоо яг хинээсээ те би ариунагаасаа нэг сайхан асуулт асуумаар байна. Эрэг байх гадаах тусам, зөв байх гадаах тусам хүмүүсийг сайн сайхан эрэг зөв байлгах гадаах тусам илүү их муу муухай шудраг бус юу гэдгийг те буруу зуруу сөрөг хүмүүстэй таарад байна уу? Тим хүмүүстэй уулзраад байна уу? Яаж вэ? Ариуна өөрийнхөө нөгөө юг туршлагыг нэг хуваалцаач. Эх 7 хоногт ямар сэдвээр лайв хийх вэ? Эх 7 хоногт өнөөдөр энэ яригдж байгаа тэнцвэр гэдэг сэдвээр сайхан лайв хийгээч хөө. Та хэдийн маань санаа юу байна? Эсвэл өөр гоё яриулмаар сэдв байна уу те? Харин ямар сэдвээр лайв хийхээ сонгоогүй л байна. Өмнөх удаагийн сэдвийг чинь нөгөө нэг та хэдийн асуугаад байсан. Одоо энэ удаагийн сэдвийг та хэдийн асуугаад байсан асуулт дээрээс нөгөө YouTube дээр энэ лайв оролцсон чинь хүмүүсийн энэ сэдвээр яриад өгөөч, энэ сэдвээр яриад өгөөч гэсэн хүсэлтэн дээр үндэслээд ярьсан байхгүй. Тэгээд энэ нь ч бас их зүг боллоо те. Нөгөө манифестыг яг ингээд гоё дүүргээд энэ бичиг тэмдэглэх сахилга бат бясалгал те энэ дисциплин гэдэг зүйлийн талаар ярьсан их зүг болж байна. Тэгээ манай сурагчид яа харахгүй өөртөө ажиллаад тэгээ надаас илүү яг гоё олж харж байна. За би ерөнхийдөө ариунагийнхаа нөгөө нэг хариултыг хүлээгээд байна. Эрэг байх гад хичээгээд, зөв байх гад хичээгээд ах тусам урам хугармаар, шантармаар хүмүүсийг буруутгамаар тийм хүмүүс их гарч ирж гэнэ үү? Жүүжүүмэ борхоцоо булчир хандлаар ярья гэж байна. Тулам сүрэнд орж сүрэн үргэлжлүүлээд дэлгэрүүлвэл зүгээр юм уу гэж байна те. Окей. Ерөн л эцсийн бүлэгт бид нэр зан төлөвлөл өөрчлөх нь хамгийн чухал юм чинь манай тархиа өөрчлөл нэг доктор Жоо багшийнхаа хэлдгээр те эрүүл болъё гэж биш, баяжий гэж биш, хайр дурлалтай учрыг гэж биш. Зан төлөвөө өөрийгөө өөрчлөе гэж өөртөө ажил гэдэг байхгүй. Тэр нь хамгийн сайн гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар ер нь яг энэ зарчмаараа л явна гэсэн үг. Би ариуна харин тийм ээ ойр тойрныхноос уламл төвхтэй байдал дээрээсээ үүсээд байх юм. За яг харж байна уу те. Тэгэхээр миний нөгөө хэлэх гээд байгаа санаа чи энэ байхгүй. Хар гээл нэг ялгаал, буруутгаал, үзэн ядаал, эсвэл ингээл тийм байх хэвээр, ийм байх хэвээр гэл зарчимдаал. Цагаан гээл хит дахин шүтэл ардаас нь яваал, зөвхөн хайр яриад, зөвхөн love яриад, зөвхөн light яриад, love and light гэж тагцсмаа. Тэр харн улам томроод, харн улам аагли болоод, харн улам муухай болоод, харн улам хүчтэй болж гарч ирээд идэг. Яагаад тэгэхээр ингээд амьдрал гэдэг чинь уг юм арга бэлэг, хар цагаан, сайн муу, сайхан муухай сүлэлдээд цаанаасаа тийм зүйл ахгүй. Гэтэл тэр нөгөө зөвхөн цагааны хүлээн зөвшөөрөө, харын хүлээн зөвшөөрөхгүй энэ төр гэдэг ах тусмаа харн улам томроод идэг. Цагааныг улам томруулах тусмаа харн дагаал улам томорно. Ариунад энэ концепт ойлгогдож байна уу яаж вэ? Цагааныг улам томруулах буюу цагаан дээр бүх акцентаа өгөө, цагаан дээр бүх юмаа ингээд тавиад дандаа цагаан гэж цагааныг томруулаад автсан харна бас дагаал томорно. Тэгээд цагааныг хүчтэй одоо хүсэх тусмаа харна ч гэсэн биднэрөө хүчтэйгээр орж ирнэ, дайрна гэсэн үг. Энэ бол хорвоо ертөнцийн зам байхгүй. Нөгөө арга бэлэг тэнцвэр гэж яриад байгаа чи энэ байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө арга бэлгийн юм хоёр загас байдаг штэ, хар цагаан хоёр цагаан загас байдаг штэ. Тэр хоёр хар цагаан хоёр загасан дээр чинь цагаан загасныхын дотор нь жижигхэн харнууд,
хар загасныхын дотор нь жижигхэн цагаанууд байдаг байхгүй. Буюу хар байлаа ч гэсэн 100% хар байдаггүй. Дотор нь жижигхэн ч гэсэн цагаан юм байдаг. Цагаан гэдээсэн ч гэсэн тэрэн дотор нь жижигхэн хар юм байдаг. Буюу харгүй цагаан гэж байхгүй, цагаангүй хар гэж байхгүй учраас аль алын зүгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрч бид нар өөрснөө яаж сурах ёстой юм гэхээр түүнийг харах өнцгөө өөрчлөх ёстой байхгүй юу? Тэгжээд сая наад харууд чинь бид нарыг амар тайван байлгана гэсэн үг. Норчмаа дансран сайн уу агшаа гэж энэ сайн уу оюун туяа аюука маань яг тэгдэг эерэг байх гэж хичээх тусам төвчээр шалгаж байгаа юм шиг хэцүү хүн ч юм уу хэцүү зүйл тохиолддог багшаа тэр үед намайг хэр сэргэх ухамсартай болж байна гэдгийг шалгаад байна л гэж хүлээж авдаг гэж. За окей сайн байна. Ингэж альваад зөөлөн уужуу хандах тусмаа харанч нэг хар биш цагаанч нэг цагаан биш. Эсвэл хар байсан ч гэсэн дотор цагаантай гэдгийг нь ойлгоод тайван хүлээж аавна гэсэн үг. Минийхөө муураа аваад өгөөч. Манай муур надад хэрхэлэх гээд бүрөөсөө зогсоо зайгүй дуурж ийн хөөхөн жижигхэн муурны зулцахтай болсон чи. За наашир эсвэл хоёлаа энд ингээд хамцаа наашир. Эваа За багшаа дараа боргоцоо булчирхаан тухай ярил гэж байна. Хундаг маань эерэг байх тусам шудраг бус зүйлтэй маш их тохиолдсон. Яг зөв. Угаасаа хорвоогийн замчин юм байхгүй. Хар цагаан хоёр яг энэ тэнцүү байдаг. Гэтэл цагааны ингээд хит ингээд дах тусам харан дагаад ингээд томроод идэг. Би аруuna төвчээд за би чинь эерэг байх ёстой гэд төвчээд байх тусам л өөртөө хүндрээд өнөөдөр ёстой өөртөө их гомдлоо бас гомдлоо бас дарчихсан. Дараа даах тусам л улам бугшаад идэг. Энэ бас их адармаатай зүйлтэй. Гэтэл одоо маш их зүйл дээр нөгөө буруу зураг итгэл үнэмшил гэдээ яриад байдаг штэ. Би буруу зураг итгэл үнэмшил гэж яриад байдаг. Энэ буруу зураг итгэл үнэмшил гэдэг чинь яг үндэ юу юм гэхээр харыг хараар нь цагаанаар хүлээн зөвшөөрөхгүй дандаа цагаан левел гоё төвчээд левел гоё, уучлаад левел гоё. Миний энэ хацрыг алгадаад левел би хүлээн зөвшөөрөөд л төвчээд л ингээд тусам те хүмүүс хурч ирж иний ч хүчтэй алгадаад эргүүлээ 100 хацраа өгөхөр 100 хацрыг чинь бүр хүчтэй алгадаад ингээд бид нарыг зовоогоод идэг байхгүй. Тэгэхээр манай сургалтын бас философи энэ дээрээ одоо ямар ч хэлээсээ их ялгаатай их өөр байдаг. Тэгэхээр манай хот битгий гэдэг. Харыг хараар нь хүлээж ав. Цагааныг цагаанаар нь хүлээж ав. Гэхдээ хар дотор жижигхэн цагаан байгаа, цагаан дотор жижигхэн хар байгаа гэдгийг байнга санаж энэ арга билегийн тэнцвэр гэдэг зүйлийг барьж авах ёстой гэж би одоо суралцагч нартаа сануулдаг байхгүй. Лайв хадгалагданаа лайвыг бол хадгалахыг л хичээнэ. Сөрөг зүйлийг тест гэж хүлээж авдаг. За тест гэхээс илүү ер нь бол яах юм гэхээр надад энэ зүйлийг өөртөө татах ямар айш авир байна, ямар алдаа дутагдал байна, ойлгож ухаараагүй ямар зүйл байна. Түүнийгээ нөгөө сэргэг ухамсараараа ойлгож, таних, ухаарч аваад сэргэг ухамсараараа өөрийнхөө одоо буруу зуруу тэр үйлдэхүйг засах энэ нь хамгийн том одоо сөрөг зүйл тохиолдоод байгаагийн шалтгаан байхгүй. Тэгэхээр чи нөгөө буруу зуруу гэдэгт чинь заавал нөгөө сайн муу сайхан муухай гэдгийг хатуу ангилал биш. Одоо нөгөө заавал сайн байх ёстой гэдэг чинь ч өөрөө буруу зураг итгэл үнэмшилтэй. Тэгээд заавал эерэг байх ёстой гэдэг чинь ч гэсэн буруу зураг итгэл үнэмшил. Тэнгуутын буруу зураг итгэл үнэмшлээ засаад харыг хараар нь хүлээж аваад цагаанаар хүлээж аваад тэгээд нөгөө доглонгийн газар доглон сохрын газар сохор гэдэг шиг те бүх зүйлийг хит шүүмжлээд ингээд эсэргүүцээ тэмцээд авахгүйгээр ерөнхийдөө альва зүйлд уужуу хандаж эхлэх чинь ч гэсэн бас нэг төрлийн ганцхан уужуу хандах биш те альва зүйлийг сайныг нь сайнаар мууг нь муугаар хүлээж авах чинь ч гэсэн нэг төрлийн тэр ихтгэл үнэмшлээ засаж байгаа хэлбэр байхгүй юу. Тэгэхээр үнэхээр муу хүн байхад чинь за яах вэ хөөх юм ингэж байгаа зүгээр болох байх гэдэл одоо биднэрт муу зүйл хийхийг нь зөвшөөрөөд лах юм бол тэр хүн хизээж биднийг зовоохоо болохгүй гэсэн. Тэгэхээр эн чинь муу хүн шүү дээ. Боёо хар хүн шүү дээ гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд гэхдээ хар дотор жижигхэн цагаан гэж штэ. Хичнээн муу хүн байсан ч гэсэн энэ хүний тэр цагаан юу юм гэхээр надад ойлголт ухаарлал өгч байна. Муу хүмүүсийг даврааж болохгүй гэдэг ойлголт ухаарлыг өгч байна гэдэг
өнцгөөс нь хүлээж авах гэсэн үг байхгүй. Түүнээс муу хүн байсан ч гэсэн яах вэ хөөх юм ин хайрлаад өгье гэл ингээл дандаа эрг гэд ингээд харин чинь бол нэг тарлын юу юм гэхээр гажууд нэг талын юу юм гэхээр жоохон мунхагдлал гэд хэлчих болно те. Би ч бас нэг жоохон юм хатуу хөвтөн юм шүү дээ. Мунхагдлал зунхагдлал гэж хэлээл хаяа. Уучлаарай манайха те. Хар цагаан хоёулынгийн хүлээн зөвшөөрөх юм даа гэж байна. Тийм ээ. Угаасаа харын хараар нь цагаанаар нь хүлээн зөвшөөрөхгүй болохгүй. Цахимаар сургалтаа юу, тархиа өөрчлөлт сургалт сар болгонд эхэлдэг байгаа шүү. Тархиа өөрчлөлт апад татаад мэдээлэл аваарай. Манай төв рүү бас бичиж болно те. Ундрагч маань байгаагаар нь хүлээн авч тэгээд өөр өнцгөөс нь харж сурч байгаа. За сайн, маш сайн. Инхээр л хүн ерөөсөө тайвшраа явцдаг. Сумья бат сайн уу хөөрхөн үү лайв дуусаад завтай юу гэнэ үү Сумья бат хин бэ юу вэ? Зя. Өөр дараагийн удаа ярилцах сэдв мэдүү манайхан санаа оноо байна уу? Ямар ч л байсан тэнцвэр гэдэг зүйл дээр бол би нэг ийм л юм ярьдیں۔ Тэгээд нэг сэдвийг бас нэг хит ингээд нөгөө гүнзгийрүүлээд ярих юм бол ямар хөө байдг юм бол доо лайв хийж байгаа хүмүүс маань тим юмд хэр дуртай байдгийн бол доо тий та хэдийнхэн саналыг сонсъё. Би одоо нөгөө туршлагатай лайв ч биш дээ надад зөвлөөд өгөх алга би зүгээр л та хэдийн л ямар саналтай байна ямар нэмэр байна тэрэн дээр нь үндэслээл 7 хоног одоо надад ч гэсэн ингээд уулзаагүй утсан хүмүүстэйгээ таарад хүү яасан ингээд яриа суухгүй байдаг. Надад ч гэсэн та хэдтэй ингээд уулзаад суралцагч нартайгаа өөрчлөгдөх гээд хичээж байгаа хүмүүстэйгээ ингээд чөлөөтэй илэн далангүй яриад явахаар айгүй гоё байна. Тэгэд өмнөх удаагийн лайвын дараа би бас айгүй тийм гоё вау лайв ч бас юм дайжгүй юм биш үү? Энтер гэдэг тийм сэтгэгдэлтэй одоо дууссан учраас энэ 7 хоног бас ингээд үргэлжлүүлээд дуртай наргагүй гэх чинь тий лайва хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр лайв маань орж ирж байгаа та хэд нөгөө ингээ гоё чөлөөтэй надад санал хүсэлтэй чөлөөтэй хэлээрээ. Канагаан жаргал нөгөө beloved илүү тэр эможиг явуулж байна. Зя өнөөдөр чи хэр удаан лайвд чи цаг лайвдсан байж тээ. Багшаа лайв нь хадгалагдахгүй гэж байна. Хадгалагдана. Би чи өмнөх удаагийн лайв одоо амжилттай хадгалсан хүн шүү дээ. Энэ удаагийн лайвгаас амжилттай хадгалах. Энэ хараач манайхаа. Нэг ийм сахилахгүй амтны ширээн дээгүүр гүүгээд юм тожигнуулаад байгаа шүү ойлгоорой. Энийг хол тавьчихаар эрхлэх гээд ингээд дуурайд ах юм. Өөрийгөө хайрлах тухай сэдвээр ярьж болж штэ. Наа чи өстө гоё сэдв байна те. Номин баяр амар буян. Өөрийгөө хайрлах тухай сэдвээр яриа. Энэ хайр гэдэг зүйлийг бас бид нар маш зөвөр ойлгох хэрэгтэй юм шиг надад санагдаад байдаг. Өөрийгөө хайрлах дээр ч тэр, бусдыг хайрлах дээр ч тэр. Нөгөө хайртай Монголын нэг зөөр зүг байдаг штэ те. Хайртай гэд хайчаар тоглуулдаггүй гэд нэг айхтар үг байна те. Өөр хүүхдээ хайртай гэд хайчаар тоглуулдаггүй. Гэхэр чин монголчууд бол нэр энэ хайр гэдэг зүйлийг маш зүйтэй зэгцтэй ингэж хүлээж авч түүнийг зөв хийдэг байсан хүмүүс байхгүй. Хайрлах гэдэг юмыг энэ нөгөө дав сужрын тохируулах гэдэг тунгийн тааруулах гэдэг зүйлийг маш сайн хийдэг байсан байгаамаа. Тэгвэл өөрийгөө хайрлах тухай ярьсан ч болж байна. Манайхан саналаа хэлээрээ өөрийгөө хайрлах гэдэг дээр те. Дэлгэр дэгийн хүн хичээвэл айсцаагаа ямар хугацаанд засч чадах вэ? За, үнэхээр хичээж байгаа хүмүүс орж ирээд одоо манад 2 сарын дотор бүр ингээд вау, чистний гой болж байгаа хүмүүс байна. Тэгэхээр эн чинь хүн болгоны цаг хугацаа өөр. Гэтэл үнэхээр хичээгээд байгаа хэрнээ үдсэн туулсан амьдрал тэр нөгөө сэтгэлийн шарахч байдаг юм уу те? Ойлголт ухаарл мэдээлэл хүлээж авах чадвар энэээс шалтгаалаад тэрнээс арай жоох урт хугацаанд Хүүе. Манай моолигоо энд бүр жинхэнэ балаа авч байна. Элийн моолигоо буулгах. Тэгэхээр ингээд янз бүрийн хугацаатай хагас жил болж байгаа юм байна. Жил болж байгаа юм байна. Жил хагас болж байна. 2 жил болж ээж одоо л гоё болж байна гэж байгаа ч хүмүүс байна. Тэгэхээр энэ хугацаа бол яг үнэндээ ерөөсөө чухал зүйл биш аахгүй. Бид нэр яарах хэрэггүй байдаг. Яарад ирэхээрээ л буруутаад эхэлдэг.
Яагаад яарах хэрэггүй юм гэхээр тэр зан төлөвийг бүтээхийн тулд бид нэр 10, 20, 30, 40 жил, 50 жил зарцуулсан байж ч одоо сар 2 сарын дотор засна гэдэг чи өөрөө нөгөө юу сонссон ч тэнэг санагдана гэдэг чинь нөгөө би чинь тэрийг чинь ингээд энэ сарын дотор өөрчлөгдөн гинэ гэж сонссон ч гэсэн тэнэг санагдсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө яарах хэрэггүй байдаг шүү манайхаа. Сайхан тайван үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол ядаж үр дүн хурдан гардаг. Тайван байх тусмаа үр дүн хурдан гарна. Ямар хөөрхөн зулцгаа гинэ. Яста хөөрхөн зулцгатаасаа энэ нэг зулцаг ингээд энэ сахилгагуутаад та явж өгч जैन. Испат танаас койтор юм асууж болох уу гэнэ үү? Койт гэж юу юм бол? Дулам суранд орж суран дотор хүүхэд хүнтэйгээ яаж харьцаж сурах вэ гэсэн сэдв. За окей, нэг бас ярьж болно те. Донтолтын талаарх подкаст сонссон. Өстой гоё байсан шүү. Багшаа баярлалаа гэж байна. За шүү дээ. Ярьж байгаа сэдвүүд нь хэрэг болж байвал хэрэг болж байвал их сайн байна. Хорлоо гişгээ маань сайн уу багшаа хоцорчлоо нөхөж үзнэ. Та минь хайр шүү гэнэ. Баярлалаа. Өөрийнхоороо сэтгэлдээ хөөрх мас үгээрээ чимхээд авнаа бас гинэ. Тэглгүй яах вэ нөө чимхэж хатгах юмаа хийхгүй бол эн чинь зарим үед хүмүүс хөдөлж өгдөг байхгүй. Чимхэж үзнэ, хатгаж үзнэ өстой янз янз болно. Тэг хүмүүстэйгээ одоо энэ өөрчлөлт гэдэг юм хийх гэж бас янз янз болно шүү дээ. Хүнийг өөрчлөх үндэ амаргүй хүн өөрийгөө өөрчлөх ч амаргүй те. Тэгэхээр би нөгөө өөрийгөө өөрчлөөд яг энэ процессыг туулаад үзчихсэн учраас энэ ямар хүнд хэцүү цаг хугацаа ордог тийм амар хэлбэраар довчлох, дөтлөх, одоо зайлтах, мэхлэх гэдэг имийг хэрэгжилж болдоггүй ямар хэцүү ажил вэ гэдгийг би бол ингээд яг мэддэг. Үүнийг яг мэддэг. Тийм учраас хүмүүсээ өөрчлөх гэж ястаал нэрээ бүх аргыг үзсэндээ нөө туулын мөсийг хилээрээ яана маш хэлдэг лээ те. Тэр шиг л яста янз янзаар үзэн шүү дээ. Ундрах өөрийгөө хайрлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, хүн дээр нууд тулах гэх мэт сэдвээр яриа гэж байна. За окей, тэрийг бас болно. За өөрийн зулцах дахиад хариулж болох уу баярлалаа гэнэ үү? Өөрийн зулцах гэдэг юм уу? Юу гэдэг юм бол? За жүжүү юм энэ юугаа жоохон ойлгомжтой нөө яахгүй. Би төрдгөө гэж. Яа. Би төрөхгүй байна ойлгох гэсэн чинь. За ямар ч лсэн та хэд маань одоо юугаа лайва нөхөд үзээрэй. Тэгээ нөхөж үзэж байгаа хэдүүлээ дахиад ярилцмаар байгаа гоё сэдв байх юм бол комментээр яриулмаар байгаа, ярилцмаар байгаа сэдвээ хэлээрэй. Тэгээ хэдүүлээ яг энэ шигээ гоё ингээд халуун дулаан тэгээ ингээд ойрхон би та хэдэг бичингут хариулаал гэх мэтчлээ юм гоё ойрхон байдлаар эртэл хоног дахиад ярилцъя. Сайн уу багшаа, ийм сайхан багш маань байгаад баяртай байдаг шүү гэж байна. Даяа маань дайжгүй юу? Сонь сайхан юу ягараа муурын гэж байгаа юм биш үү? Муурын гэдэг байгаа юм байна те. Окей. Муурын гэж байгаа болтой гэж байна. Даяа маань сонь сайхан бяцлалаа хийж гэнэ үү? Унж босож янз бүрх юм гарын шүү. Тэгт тэр юусаа хамаагүй хийсээр байх нь хамгийн чухал буюу сахилах бат хамгийн чухал байгаа. Муурын зулцах гэж байгаа болтой гэж нэрээ тийм бэ те. За. Өнөөдрийнхаа хичээл болсон. Өнөөдрийнхээ лайвыг хэдүүлээ энэ хүрээд өндөрлөхүүдээ. Тэгээд дараагийнхаа сэдвийг одоо энэ ирэх хэдүүлээ 7 хоногийн туршид хүмүүсийн коммент сэтгэлээ харж агаад ярих сэдвээ хэдүүлээ сайхан тохироо. Тэгээд эх 7 хоногт яг 2 дахь өдрийнхөө орой 8 цагта бүгдээрээ уулзцгаая. Тэгээ тэр хүртэл баяртай манайхаа өөртөө ажиллаж байгаа хүмүүс маань хичээнгүйл ажилласаар байгаарэ. Хэцүү жоохон юм ажиллагаа их шаардах ажил мөн гэхдээ хичээж байгаа хүн болгон үр дүн гаргадаг ажил мөн гэдгийг би бас энэ одоо энэ лайвын төгсгөлд сануулад хэлчмээр байна. Нэг очноо гэж энэ даа маань окей хүрээ дээрээ даяа. За тэгээ баяртай бүгдөө дараагийнхаа лайваар уулзъя.